За сувагтай эргээ тавтай морилно. Дэмжиж урмын үг хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн донешн хийсэн хүмүүстээ ч бас чин сэтгэлээсээ баярлалаа. За ингээд бэлэн бол бичлэгэнд орцгоё. Өмнөх дугаарт карма сэтгэн жин гэдээ юу ч болоогүй юм шиг хэлээд дууссан да. Тухайн цаг үеэс нэг бодлох уу. Ахиун кармаг ангитаа дагуулад ирсэн нялга зодч нөө. Юу вэ? Карма зодуулж инээхэ болилдоо. Ахиун ч хамаг хүчээ шавхаад гизэнд нэг тавьж унгаад. Өөй би чамд хэлсэн баха. Энэ сургуулийг би найзуулалтайгаа хамт бацдгаа гэж. Миний үг чамд нохоо гутсан юм шиг байна уу? Карма нэмсэглээд чи нэрээ наад үгээрээ миний хайр сэтгэлийг зогсоож чадна гэж утсан юм. Жинхэнэ хайр гэдэг чинь үхэлтэй нүүр тулахад ч бэлэн байдгийг. Гиснээс хоёулаа аль нь энэ залууг өөрийн болохоо үзэх гэж байж надад хүч хэрэглэж байдаг. Намайг гаднах төрхөөрөө бол барахгүй гэд тулж байгаа юу ах юуна? Юу гинэ энэ мөн новшчин. Аха ерөн та энэ новшид талтай юм шиг байснаас чинь болж байгаа шүү дээ. Яасан? Энэний хэлдгээр над чиг уйдгартай биетэй охинтой үерхэхээс уйдаа юу? Яг зөв. Чиний бие чинь урт талаасаа ч хой талаасаа ч яг л зоос шиг үсттэй. Хөөе, энэ чамайг ярьж болно гэсэн юм. Ингэж их зодоод байхад айхгүй байх гинэ. Магадгүй чиний цохилт чин хөвөн шиг болохоор юм болов? Бөөн сүр болж боксын үрэлт дээр авснаа. Тэгж зохиж энтер. Чамайг нөгөө ертөнц рүү илгээгээд үгүй л дөө. Гэт яг зохих гэж байтал гаднаас багш орж ирээд. Энд юу болоод байна? Таад яагаад наана бөөгнөрчээ? Хурдан суудалтаа сууцгаа гэснэ. Ахиун чи чин шилжиж ирсэн сурагчид юу ийгээд байна? Шилжиж ирсэн сурагч бүдэрч унаад бидний түүнийг босгохтон тусалж байна. Тийм үү. Гэхдээ аваг ах чинь чамайг хэсэг хугацаанд хүүхдүүдийг битгий дээрлэхэрэг гэсэн биз дээ. Багшаа тэр унсан бид түүнд тусалж байна. Багшныг харснаа нүдээ анаад. Тийм дээ. Чи зүгээр л тусалж байгаа юм байна. За тэгвэл бүгд тайвшраад судалтаа суцгаагаараа заа юу гэд яваад өгнө. Ахиун эргэж хараад чи хинээр оролцсон мэдэхгүй л байна да. Бэлтгэлтэй байгаараа өнөөдөр сургуулийн амьдралыг чи амьдын там болгоод өгнө. Гэхдээ баска дотроо. Энд ч муу шүү. Шилжиж ирсэн сурагчдаа яана. Гайгүй байдаг байгаа. Кармагийн царайч гайгүй биш байхаар царайч биш л байна л та тий. Харин нөгөө талд багш нарын өрөөнд өмнөх дугаард хичээл орж байсан багш байдгаараа салгалцсан кофе уугаад байж байдаг. Багшаа танд ямар нэг юм болоо юу? Гар чин түрүүнээс хойш чичрээд байна. Энэ юу болох вэ? Хүүхдүүдээс л болохгүй юу? Тийм дээ, манай сургуульд ч бүтэхгүй хүүхдүүд зөндөө байгаа. Гэхдээ дасаад ирвэл гайгүй дээ. Гайгүй гинэ. Өнөөдөр надад юу тохиолдсныг чи мэдэж байна уу? Одоо үед багш нарын эрх мэдэл гэдэг баг болсон цаг үе гэдэг нь үнэн ч энэ сургууль арай хитэрнэ. Багшаа надад хэлдэ. Танай ангийн тэр улаан хувцас тийм эрхмээ та Каахюнтай асуудалд орооцолтой юу? Тэр намайг насаар чи хог түлгэж амьдруулна гэж сүрдүүлсэн. Хаанасаа тийм юм сурдаг байна? Тэгэхэд залуу багш санаа алдаад эрхмээ та Каахюнаас холхон байсан юм дээр шүү. Би ч бас тэгэж бодож байна л да. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа юм уу? Арайчтэй таныг энд ажилд ороход манай хэд танд хэлээгүй юм уу? Та өмнө нь хаана ажиллаж байлаа? Жүн дүүрэгт. Жүн дүүргээ. Эрхмээ та досууд үргийг амар амгалан жүн дүүрэгтэйг адилаар бодож болохгүй шүү. Энэ таны мэдэх босаан биш болсон. Одоо досууд дүүрэг үндсэндээ шафт гих бүлэглэлийн хаан тус гэж хэлж байна. Юу? За болдоо хүн итгэхээр юм ярил та чи. Үнэ хэдхэн сарын өмнө гэхэд л Каахюныг эсэргүүцэж байсан хоёр багш ор сураггүй алга болсон. Өөрт чи юу ч тохиолдоогүй үнэхээр баярлах хэрэгтэй шүү. Тийм болохоор одооноос Каахюнаас холхон бай. За битгий хүнээр тоглоод бай чи. Одоо чи ямар 80-аад он биш дээ. 21-р зуун шүү дээ. Хаасаагүй камер байхад ор сураггүй алга болно гэж байхгүй. Тэгээ цагдаа нар юу гэсэн? Танд ч мэдэхгүй юм их байна да. Гэд үзэгдэл солигдож нэгэн баригдаж байгаа барилгын талбайд кармаг авчирсан байх ба ах юу. Шилжиж ирсэн сурагчаа. Би чамд хэлээ үз. Чамайг буруу үнээрээ оролдлоо гэж. Би чамд өнөөдөр гутамшиг гэж юу байдгийг мэдрүүлнэ. Алив залуусаа түүний хувцсыг тайл гэхэд карма бүр татаж унтлаа инегээд. Ёох, ямар их инээлэгд юм бэ? Их инээснээс болоод бараг илэг хөшлөө. Юун тийм инээдтэй юм чамд? Чамайг намайг яах гэж байгаа юм бол гэсэн чи юу вэ? Бодож чадах юм чи ердөө л энэ үү? Ахиуна чи чинь тэнийг юм биш үү? Юу гинэ? Айсандаа димэрч явах шүү. Тийм биш дээ малаа. Сайн бодод үзтээ. Өнөөдөр чи надад яагаад уурлаа? Чи миний биеийн татаархад уурлаа биз дээ. Тэгвэл энэ мөчөд би хувцас тайлчихвал яах бол чиний ах чинь надад бүр дурлчих юм биш үү? Гэхэд ахиу анх руугаа арнаа. Дүндүү балдангийн царайнаас энэ бүгд үнэн гэдг нь шууд харагдав. Ахиу уурлаад нэг зогсноо. Таны царай чи яагаад улаагаад байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Нар жаргаж байгаа болохоор л тэгж харагдаад чи андуурахгүй юу да? Юу вэ? Нар жаргахаар яаж тэгж харагдахвд энэ нэр үнэн дүндүү гар шүү тий. Хөөхий дүндүү ах минь ийм гажиг найз охинтой байгаа зовдөг бах та. Гэхдээ нар жаргаснаас болоод царай чи улаасаа. Наадхыг чинь бас сайн бодсон чинь романтик байна шүү гэд гараас нь гялс очиж жатхаад хэрвээ та минийх болох юм бол би танд бүгднийг харуулнаа. Ичих хэрэггүй дээ аха гэд ахиун руу хараад игнэмсгэлээд ахиун гарыг холдуулаад чи яаж өөр хүний найз залууд хүрч чадчихна? Өөр хүнийхээ
Удахгүй минийх болох байтлуу. Йоо, чамтай олон юм ярьсаар залхачлаа. Чи тайлахгүй бол би өөрөө хувцас тайллаа гэхэд ахиу. Тэрийг зогсоо. Тэр новшин хувцсыг битгий тайлуул гэдэг энэ малнуудаа. Хэрвээ тайлуулчихвал та эдэг алчхан шүү гэхэд нөгөө хэд нь гээс очоод болиулна. Карма ч ойрлоод. Намайг тавь. Хаана хувцас тайлах нь миний эрхчлөө өдөр гээл. Ахиун чи мал хаанаас гараад ирдэг байна гэж бодож байснаа. За яах. Чи өөрийн гадаад төрхөндөө тийм их итгэлтэй юм биз дээ. Тэгвэл над нүрийг чинь түлчихвэл яах вэ гэхэд карма дотор. Миний нүур түлэгдчихвэл ажиллагаан цаад бол. Эхлээд энэ хитэн нусан таглааг холдуулъя. Гэд нөгөө гарыг нь барьж байсан хитийг бүгднийг нь өргөждөг шүү. Галзуу. Тэр үед Дүндүү Балдуу ахиуныг дуудаад. Одоо болно. Том ах биднийг өртөө хүмүүсээс өөр хүмүүс оролдож болохгүй гэсэн штэ. Хэрвээ чи тэрний нүрийг түлчихвэл бүх зүйл дуусна. Авга ахаа уурлуулахаас өмнө одоо ингээд зогс ахиуна. Гэхэд ахиун. Авга ахыг хараал идэг. Гэд яг нүрийн түлхийн даваан дээр утсан дуугарна. Байна уу? Авга ах уу? Би юу гэж асуудал тарих вэ? Зүгээр л нэг новшид хичээл заах гэж байсан юм аа. Арайчтай хаа ганцхан л хүн штэ. Ганцхан хүнийг л номд нь оруулчих л та. За би одоо очлоо. Гэд уцаа тасалснаа. Вау, чи өнөөдөр үнэхээр азтай байла. Ах залгаагүй бол би чамайг өнөөдөр гүйцээчихгүй юу? Дууссан гэж битгий бодоорой. Ахиа чамтай уулзнаа гэд яваад өг. Удалгүй тэр хоёр ч ах дээрээ ирж байх ба авгахаа бидэрлээ гэхэд авгах нь эргэж хараад. Та хоёр ч яагаад үнсийчвэ? Муудалцаа юу? Тийм ээ, Дүндүү ах надаас өөр өх харсан. Юу? Миний дүүтэй үерхэж байж өөр өх харан гинэ. Үгүй боосохаа. Тийм юм болоогүй. Галзуурсан биш би юу гэж тэгэх юм бэ? Ахиун ахад битгий худлаа хэлээд байл та. За болно. Би та хоёрыг дуудсан нь та хоёртой нэг ярих юм байна. Үгүй авгахаа. Би эхлээд ирье. Манай ангид шилжиж ирсэн хүүхдийг зүүн далаа эрэхтэй живүүлээд өг. Ахиуна чи ахийнхаа үгийг тоохгүй байгаа мó? Яагаад болохгүй гэж? Таны чадвараар бол амархан биз дээ. Энэ жил эхлээд бид аль хэдийн 5 хүн живүүлсэн биз дээ. Ахын чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Одоо цаг үе өөр байгаа гэж. Хэдэн сарын дараа сонгуул дуусах хүртэл ахийнхаа үгэнд ороод битгий хэрэг тэр. Яа болооч дээ. Миний хэрэг тарих наад сонгуул хоёр ч хоорондоо ямар хамааралтай юм. Хэрвээ тэгж их битгий хэрэг тарих гэсэн бол анхнаасаа яах гэж хууль бус мөнгө гүйлгчийн ажлаа надад даатгсан юм гэхэд ах нь уурлаад. Тэр мөнгө гүйлгчийн ажил чиний хэрэг тарих хоёр өөр. Өнөөдрөөс мөнгө гүйлгчийн ажлаа хийхээс өөр хэргийг би өршөөхгүй шүү. Ойлгов уу? Тэгээд Дүндүү Балдаа. За хаа чи ойрын өдрүүдэд сайн ажиллаж байгаа шүү. Чиний өрөө авах арга чинь тун сайн байгаа. Баярлаа хаа. Юунд ч битгий санаа зов. Би чамайг юу ч хийсэн шоронд оруулахгүй. Шоронд орлооч би чиний арыг 100% даана. Өрөө авахын гол цум бол хүчирхийлэл. Энэ бол хүмүүс зээлсэн мөнгө буцааж өгөх тухай биш. Тэд зээлээгүй мөнгө бидэнд хэд дахин угалж өгөх тухай юм. Тийм болохоор ямар нэгэн өрний асуудал шийдэгдэхгүй байвал хүчирхийлэл дутагдж байна гэсэн үг. Би чамд их хүлээл тавьж байгаа шүү. Би чам шиг залуусыг л гэр бүлээ гэж боддог. Тийм болохоор миний итгэлийг хүсэр хайж болохгүй шүү. Хэрвээ ахиуныг эмэгтэй хүнийх нь хувьд уйлуулах юм бол би чамайг олж чод алцсан шүү. Ойлгосон биз дээ. Тийм ээ боосохаа. Би мартахгүй. За сайн байна. Ийм зүйл ярих гэсэн юм. Та хоёр одоо явж болно. Авгахаа. Бас яасан бэ ахиуна? Тэгвэл би тэрнийг өртөө болгочвол тэрэнд юу хийснээ хийж болно гэсэн үг үстэй. Гэд үзэгдэл солигдож карма гэртээ ирэх ба. Өө карма ирчихв. Юу вэ? Тэрний нүр яачих вэ? Би хяналтын багаас юу болсон талаар мэдээлэл авсан ч миний сонсноос ч илүү дор байна. Юу вэ хан туслахаа? Намайг ирэхээс өмнө бүх ачаа тийшээ янзалчин гэсэн биз дээ. Арай миний орыг ч ухсраагүй байгаа юм биш үсттэй. Үгүй дээ, чиний бүх зүйлийг бэлдсэн. Бас хэлсэн ёсоор чин карантин чихмэл аваад тавьсан байгаа. Ороо шалгаад үз. Тад найдаж болно гэж мэдсэн юм а. Баярлаа хаа. Гэт тэрхэд надад суулт. Хөөе, чи яаж юуч болоогүй юм шиг хүн твж чадж байна. Энэ тийм буруу зүйл гэж үү? Би үнэндээ ийм зүйлс дээр хүмүүсийг ойлгохгүй маа. За юу ч гэсэн даалгавартай холбоотой ажил биш л бол надад ойртох хэрэггүй гэхэд карма нэмсгэлээд. Гэхдээ энэ даалгаварт чинь хоёулаа хой солонгосоос ирсэн ах トゥ хоёр үздэй. Тэгвэл ах トゥ хоёрын хооронд баг зэрэг скиншип байх нь хэвийн үзэгдэл биш гэж үү? Юу скиншип? Наад чи үнэндээ шижиг юм байна. Хоёулаа ажил хэргийн харилцаатай болохоор надаас сайгаа барь ойлгов гэхэд карма нуцтай харснаа. Уурлангуу зогсоод байхаар нь хан туслах. Бас яагаад наана тэгээ зогсчоо чи? Та өөрөө бид ажил хэргийн холбоотой хүмүүс гээзтэй. Тийм болохоор чин би энд ажил мэргэжилтэй мэргэжлийн хүн шиг зогсож байна. Юу? Би тэгж гэснээ дотроо. Нэрэ бодоод тахад карма 3 хэв шинжтэй. Хүнээс анхаарлыг хэр хүсдэг хэв шинж байдаг штэ. Энгийн сайкопатуудад харагдаад байхааргүй ховор шинж. Гэтэ сүүлийн үед бүр их ийм зан гаргаад байх юм. Энд ч бас тэрний төлөвлөгөөнийх нь нэг хэсэг үү. Карматай хамт амьдран гэдэг. Миний төсөөлж байснаас илүү намайг ядраахан дээ. Та их ядарсан харагдаж байна. Би туслая. Зүгээр дээ. Надаас илүү чи ядарсан баг. За хаа ич хэрэггүй дээ. Надад ямар өөр хийх юм байгаа биш гэхэд хан туслах дотроо. Хичнээн бага өвдөл мэдэрдэг байлаа гэд карма нүүрэндээ соривтой болох дургүй байна гэдэгт би мөрөцгөд ч бэлэн байна. Хяналтын багийн мэдээснээр ахиун түүний нүрийг түлхэх гэж байсан гэсэн. Магадгүй би захирлаас төлөвлөгөөнд өөрчлөлт оруулъя гэж асуугаад үзт юм уу. Гэхэд карма байж. Та арай өнөөдрөөс болоод төлөвлөгөөгөө өөрчлөе гэж бодоогүй биз дээ. Хэрвээ тэгж бодсон бол танд урам хугарч байна шүү. Арай та намайг иймхэн зүйл аргалчиж чадахгүй гэж бодоогүй үсттэй. Сонсчи. Энэ удаа би өмнө нь байгааг үр дүн гаргаж аавыг надад зөндөө өртөө болгуулах гэж байна. Тийм болохоор
Наад хэрэггүй өрөвдөх сэтгэлээрээ саад болох хэрэггүй шүү. Намайг уучлаарай. Би жоохон ширүү ярьсан ч үнэндээ надад санаа зовж байгаа харц чинь таалагдсан шүү. За, тийм байж. Чи эндээ хүлээж. Би имийсэн орж шархан түрхэх тус аваад ир. Гэт гараад явхад Карма. Хан туслахаа. Та миний төсөөлж байснаас илүү зөөлөн хүн юм а. Энэ байдлаараа таныг төлөвлөж байснаас илүү хурдан өөр юм болох юм байна. Юу? Өөр юм болохоо юу болоод байна энэ ч удаа. Карма үргэлжлүүлээд. Уучлаарай хаа, ямар нэгэн байдлаар байдал биш тэгвэл та миний аврал болно. Таныг багаар эвдлээд зөвхөн миний төлөө байдаг хүн болгоно. Харин нөгөө талд ахиу Кармаг хүчээр өртөө болгоод өөрийн бооло болгоно гэд яриа цоож идэг. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ уулзъя guys.